сургалтчдад хүргэе. Эмзэг салбар зөвлөд өнөөдрийн байдлаар үндэсний эмийн үйлдвэрийн 312 нэрийн эмийг улсын бүртгэл бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар хүний эмийн зөвлөлд Монфарм эмийн үйлдвэрийн 5 нэр, Айвико эмийн үйлдвэрийн 1 нэрийн эм бүртгүүлэхээр хүсэлтэд ирүүлээд байгааг хэлж байна. Харин энэ онд 91 эмийн материалыг хянаж шаардах хангаагүй 10 байгууллагын 32 эмийн материалыг босгожээ. Энэ хүрээнд эрүүл мэндийн яамнаас улсын бүртгэл бүртгэгдээгүй эм үйлдвэрлэж худалдах нь эмийн чанар аюулгүй байдал алдагдах эрсдлийг үүсгэж байгааг онцлоод бүртгэгдээ эм үйлдвэрлэх үйл ажиллагааг зогсоохыг анхааруулсан байна. Нийтлэг эрчим хүч барилга, орон сууц, зам, дэд бүтэц, хөнгөн үйлдвэрлэлийн салбарт нийт 2.5 их найт төгрөгийн өртөгтэй 23 багц төслийг хөгжлийн яамнаас хөгжлийн банкнаас санхүүжуулан хэрэгжүүлж байгаа. Одоогоор 1.87 тэрбум төгрөгийг санхүүжүүлээд байна гэж бүтээн байгуулалтын цаг уулзалтын үеэр хөгжлийн банкны гүйцэтгэх захирал мөн гот мэдээллээ. Тухайлбал жижиг дунд үйлдвэрлэлийн 116 төсөл 39 тэрбум, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарын 110 аж ахуй нэгжид 140 тэрбум, экспортыг урамшуулж импортыг орлох 85 төсөл 90 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тус болгосон байна. Татвар төлөгчдийн мөнгөөр хөл бөмбөг үзэхээр Бразилийг зорьсон нислэгийн иргэдийн төлөөлөгчдийн талаарх мэдээлэл нэг хэсэгтээ олонний анхаарлыг татаж шүүмж төсөлд оршсон. Улсын хурлын дарга инфод төлөөлөгчдийг бусаж ирмэгт зардлаа өөрсдөр нь төлөвлөхийг ч мөн үргэлжлээд байсан юм а. Нийт 18 хүн явсан гэж анх мэдээлэл гарч байсан ч 9 хүн Бразилийг зорьсон талаар хэвлэлээр шуурч байсан юм. Тэгвэл Бразил Куб улсын иргэдийн хурлын үйл ажиллагаатай танилцах нэрээр хөл бөмбөгийн дэлхийн аврах шалгаруулах тэмцээнийг үзэж аялаад ирсэн зардлаа 9 төлөөлөгч өөрсдөө бүрэн төлжээ. Энэ явдал төрийн нэрээр аялаж зугаадаг дарга нарт сургамж оллоо гэж олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслэр мэдээж байгаа.